За баярлалаа. Дөрөвт өдөр болгон дахиад одоо анхаарлын тоглоом хэдүүлээ тоглуулж байгаагийн хоёр дахь анхаарлын тоглоомыг зааж өгч байна. За энэхүү хоёр дахь анхаарлын тоглоомны нэр маань Мария гэдэг нэртэй бөгөөд энэхүү тоглоом Мария гэсэн командаар л хэрэгждэг бөгөөд Мария гэж хэлээгүй тохиолдолд энэхүү тоглоом тоглогдохгүй байх нэ. За ингээд хэдүүлээ яг хүүхдүүдтэйгээ хамтдаа туршиж үзье. За ингээд хоёр дахь тоглоом тоглоход бил нөө. За тоглоомны зааврыг хүүхдүүд маань муу англи анх удаага сонсож байгаа. За багш нь Мария 1, Мария 2, Мария 3 гэсэн одоо 3 командыг өгнө. За одоо хэдүүлээ 3 команд чэйшл гэсэн. Мария 1 гэхээр баруун гараа найз руугаа хаалгаад дэлгээд харуулна. Мария 2 гэхээр зүүн гарынхаа долоовор гурав найзынхаа алган дээр тавина. За одоо зөвхөн хийж үзэж байгаа шүү дээ. Алгаа ингэ дийлэгч. Мария 3 гэхээр хүний 3 бариад өөрийнхөө 3 бүртгүүлэх хэрэгтэй. За 4 ойлгомжтой юу? За хэдүүлээ дахиад нэг тоглоё. За дахин нэг удаа анхаараарай. Мария гэж хэлсэн тохиолдолд саяны 3 үйлдэлийг хэрэгжүүлнэ. Мария гэж хэлээгүй бол хүүхдүүд тоглоомыг хэрэгжүүлэхгүй байж болно. Даалгаврыг одоо үйлдэлийг гүйцэтгэхгүй гэсэн үг бод багш тоглоомын дүрмийг хүүхдүүдэд маш сайн зааж өгөх бөгөөд өмнөх анхаарлын тоглоом нэгтэй хамт хослуулан ээлжлүүлэн тоглуулахад тохиромжтой юм аа. Анхаарлын тоглоомыг тоглуулахын тулд хамгийн чухал нь эхэнд нь хүүхдүүдэд анхаарал гэж юу болохыг төгсгөлд нь яагаад анхаарлаа сайжруулах ёстойг заавал хэлдэг байгаараа. Ингээд бүгдээ хамтдаа тоглоё. За дөрмөө нэг өөртөө санаачих. За дөрмөө өөртөө аягүй сайн санаарай. Энэ арга зүйг заавал ашиглаарай. За би Мария 1, Мария 2, Мария 3 гэсэн командаар одоо тоглоомд оролцсон. Хэрвээ Мария гэж хэлэхгүй бол тоглоомд оролцохгүй гэдээ өөртөө хэлээрэй. За дөрмөө сануулсан уу? За хэлэхгүй. За 1. За Мария 1, Мария 2 анхаарлаа төвлөрүүлээ 3 Мария 3 гэж хэлэв шүү. 3 гэсэн шүү дээ. За энэ мэтчлийн ингээ хүүхдүүдээрээ тоглох нэ бүгд хараад амжилт хүсье. За